Ja, einen recht schönen guten Tag. Танд Herzlich энэ өдрийн мэндийг дэвшүүлье willkommen доктор Стивен hier Бербам. als Та холбооны Leiter хүн des сүдэн аж Forats ахуйн яамны хөдөө аж ахуйн салбар цахимжуулалтыг Ernährungsberatung und ашиглах чиг үүрэг Digitalisierung in der бүхий Landwirtschaft 821 дугаар beim рефератын дараагаар ажилладаг Bundesministerium für хүн. Ernährung und Өнөөдөр Landwirtschaft. би Ich тантай freue mich, dass ялангуяа wir uns Герман heute улсад, мөн hier Европ болон дэлхийн бусад орнуудад befinden. ухаалаг Und хөдөө аж ахуйн ebenfalls хийхийн төлөв insbesondere in цаашдын чиг Deutschland, хандлагын талаар ярилцах aber болсондоо sicherlich баяртай auch байна. in Europa und in anderen Цахим Teilen der хөгжил Welt гэдэг нь zu өнөөдөр verbreiten хүн бүрийн sind. ярианы гол сэдэв болсон. Digitalisierung ist meine Танаас erste асуух миний Frage эхний an асуулт Sie, бол доктор Herr Бербам. Dr. Beerbaum. Та мэрэгчлэн үнийхээ хувьд, мөн хувь хүнийхээ хувьд өнөөдөр дэлхийд дахинд үүсэж байгаа нөхцөл Und als байдалтай Mensch холбоотойгоор цахим шилжилтийн цэг wie хандлагыг schätzen юу Sie гэж харж das байна вэ? und Та wie ямар gehen Sie хүлээлттэй berücksichtigen байгаа Sie вэ? die aktuellen Gegebenheiten? Durch die Digitalisierung sind tatsächlich eine ganze Reihe neuer Цахим шилжилт нь бидэндээ бүхэлдээ шинэ боломжуудыг авчирч байна. Бидний зорилго бас миний зорилго бол энэхүү өөрчлөлтийг хүмүүст хүрээлэн буй орчин төдийгүй хөдөө аж ахуйн салбарт эерэг ашигтай байдлаар ашиглах явдал юм. Эдгээр олон боломжууд нь хүмүүс төдийгүй хүрээлэн буй орчинд үр өгөөжтэй байх ёстой юм. Та сая дэлхийд дахинд үүсэж байгаа цар тахлын тухай дурдлаа. Бид коронагийн хямралын улмаас маш олон шинэ боломжууд байгаа гэдгийг хурдан хугацаанд суралцж байна. Тухайлбал хүн хоорондын харилцааны асуудал дээр та бид хоёр ч бас үүнийг яг одоо ашиглаад сууж байна. Дижиталчлал нь биднийг заавал ийшээ тийшээ явахгүйгээр олон ажлаа амжуулж болно гэдгийг харуулж байна. Энэ бол зүгээр л энгийн нэг жишээ юм. Мөн үүнээс гадна бусад салбарууд ч ялгаагүй. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарт ч олон шинэ боломж гарч ирж байна. Тийм ч учраас холбооны хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж, өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна. Gibt es denn speziell Үүсэж байгаа шинэ нөхцөл байдлаас улбарлан та бүхний олж тогтоосон шинэ ачигтай шийдлүүд, шинэ судалгааны чиглэлийг олж нээсэн зүйлс байна уу? Тухайлбал хөдөө аж ахуйн салбарыг илүү захимжуулах нь коронагийн хямралыг давж туулахад бидэнд туслах юм байна ч гэдэг юм уу? Хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилт явагдаж байгааг заавал цар тахлын нөлөөтэй холбож тайлбарлах ёсгүй юм. Гэхдээ цар тахал нь бидэнд өмнө нь өргөн хүрээнд ашиглагдаж байгаагүй харилцааны маш олон сонголтууд байдаг гэдгийг тодорхой харуулж чадсан. Харилцаа холбооны эдгээр боломжуудыг төр бизнесийн салбарын тэр бүхэл энгийн хүмүүс хоорондоо харилцахдаа ихээр ашиглах боллоо. Энэ нь гэхдээ хүн хоорондын амьд харилцааг бүрэн орлож чадахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнө нь зайлшгүй шаардлагатай гэж бодон наас цаашаа явдаг олон аяллуудыг хэрэггүй байсан гэдгийг харуулж байна. Цаашид ямар зүйлсийг алсын зайнаас хийх вэ? Ямар зүйл нь зайлшгүй зохион байгуулагдах ёстой вэ гэдэг дээр тэнцвэрт байдлыг олох нь чухал юм. Тийм ээ, тантай санал нэг байна. Ямарваа нэгэн мэдээллийг дамжуулахад маш олон алхмуудыг бид үгээр хэмнэж чадж байна. Тийм ээ. Мэдээллийг дамжуулах нь хүн эсвэл бараа бүтээгдэхүүн дамжуулахаас илүү хялбар байдаг боловч үүнийг хийхэд тодорхой дэд бүтц зайлшгүй шаардлагатай. Энэ дэд бүтц нь хөдөө орон нутагт ч ялгаагүй томоохон хотуудтай адилхан байх ёстой гэж бид үздэг. Хөдөө орон нутгийн хүмүүст ч тэгш боломжийг олгох ёстой. Тийм ээ, энэ бол маш том асуудал. Би тантай бүрэн санал нийлж байна. Ялангуяа алсын зайнаас засвар үйлчлэгээ хийх асуудал байна. Жишээ нь үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн хоорондох хөвөгдөл, мэдээлэл дамжуулах асуудал. Тухайлбал сайлын роботуудын хувьд үйлдвэрлэгч ба хэрэглэгч хоёр байнгын харилцаа холбоотой байх ёстой байдаг. Мөн газар тариалангийн техникүүд болох комбайн, ургац сураах машин техникийг ашиглахад үйлдвэрлэгчтэй тогтмол холбогдох шаардлага гардаг байсан. Үйлдвэрлэгчдийн зүгээс аж ахуйн нэгжүүд мэдээлэл зөвлөгөө өгч тохируулах хийхин тулд олон мянган литр түлш шатхуун цаг хугацаа зарцуулж байж хэрэглэгчдэд хүрдэг байсан бол одоо бид зөвхөн мэдээлэл өгөгдлийг дамжуулах боломжтой болоод байна. Тийм ээ. Энэ бол бидний хувьд нөөцийн хэмнэлттэй тогтвортой ажиллах гол хөшүүргүүдийн нэг юм. Дижиталчлал нь бидэнд асар их боломжуудыг санал болгож байна. Үүнийг хийхин тулд тодорхой дэд бүтц шаардлагатай байдаг. Үүрэн холбооны сүлжээ бид үүнийг л ашиглах стратегитэй ажиллаж байна. Цар тахал нь энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллахад холбооны засгийн газар томоохон төлөв зөксөн бөгөөд үүрэн холбооны стратегийн хүрээнд 2025 он гэхэд улсын хэмжээнд 5G технологиг бүрэн нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээж хөдөө орон нутгийг ч гэсэн хамруулж байгаа. Би цахим шилжилтийн ашиг тус үр нөлөөний талаар дахин ярмаар байна. Цахим шилжилт хийснээр бид маш их цаг хугацаа хэмнэж чадж байна. Үүнийг бид сая өгөгдөл дамжуулах жишээнээс харлаа. Бусдаар бол ухаалаг газар тариалан эрхлэхэд эхлээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Үүнийг урт хугацаанд нь харуул хэмнэлт хийж чадах уу? Энэ их чухал асуулт байна. Энэ нь тохиолдол тус бүрт харилцан адилгүй юм. Дижитал технологи бүр илүү хэмнэлттэй гэсэн үг биш юм. Энэ нь бус төрлийн хөрөнгө оруулалттай адилхан. Тиймээс хөрөнгө оруулалтын зардал ямар байгааг тэндээс ямар үр ашиг олж болохыг харах ёстой. Нэг талаас хөрөнгө оруулалтын зарлыг харгалзан үзэхээс гадна нөгөөтэйгүр тухайн ферм энэхүү шинэ технологиг суйрлуулахад
ямар хүчин чармаалт гаргаж байгааг мөн харгалзан үзэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг тэрээр энэхүү шин технологиг ойлгож сурч мэдэх хэрэгтэй болно. Эцсийн бүлэгт энэхүү хөрөнгө оруулалт нь тухайн фермерт үр ашгаа өгөх ёстой юм. Бид нэгэнт цахим шилжилтийн ашиг тусыг ярьж байгаа дээр бас нэг тодруулах зүйл байна. Уур амьсгалыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах гэдэг нь дэлхийн нийтийн томоохон асуудал болоод байна. Ухаалаг газар тариалал нь уур амьсгалыг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадах уу? Бид үүнд бат итгэлтэй байна. Хамгийн энгийн жишээ гэвэл талбай дээр явж байгаа тракторын оновчтой удирдлага тохиргоо нь түрүүн таны хэлсэнчлэн явах замыг хэмнэж, өөрөөр хэлбэл талбай дахь замыг оновчтойгоор ашигласнаар шатхуун хэмнэх боломжтой. Үүнийг мөн бордох, ургамал хамгаалах, тариалах техникүүд дээр ч ашиглах боломжтой. Ингэснээр та бүхий л шатанд нөөцийг хэмнэх боломжтой болж байна гэсэн үг. Та бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад эрчим хүч хэмнэснээр улмаар уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж байгаа хэрэг. Үүний зэрэгцээ бордоог маш нарийн хэмжилттэйгээр цацхан талбай гэхэд их бордохоос сэргийлнэ. Энд ч бас ухаалаг хяналтын төхөөрөмж нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа юм. Эдгээр нь экологийн тогтвортой байдлыг дэмжих өргөн боломжуудыг бидэнд харуулж байна. Өөрөөр хэлбэл нөөцийг бодитоор хэмнэж болох боломжуудыг харуулж байна. Тогтвортой хөгжлийг ойлголтод дан ганц экологийн асуудлыг авч үздэггүй шүү дээ. Нийгэм эдийн засгийн ойлголтууд ч мөн багтдаг. Тэгэхээр ухаалаг хөдөө аж ахуйн эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ? Танай яамны зүгээс энэ талаар боловсруулсан концепт төлөвлөгөө байгаа юу? Хүлэгдэж буй үр нөлөөг нь судалсан болов уу? Хөдөө аж ахуйн олон салбарт өнөөдөр ч гэсэн маш их биеийн хүчний ажил хийх шаардлагатай хэвээр байна. Дижиталчлал нь энэхүү биеийн хүчний ажлыг хөнгөвчлөх, гэр бүлд ээлтэй орчин бий болгох зэрэг ихээхэн ашиг тустай. Та түрүүн сайлын роботын тухай дурдсан. Сайлын роботтой болсноор тариаланч хүн өглөө орой тогтсон цагт үхрийн ферм рүүгээ явах шаардлагагүй болжээ. Тэр байр сайлын үйл явцыг алсаас хянах боломжтой бөгөөд тодорхой цаг хугацаанд баригдахгүй болж байгаа юм. Тухайлбал фермер гэр бүлийн баяр дээрээ байвал тэрээр заавал 5 цагт гэр бүлийн баяраа орхих шаардлагагүй болж байгаа зэрэг энгийн жишээнээс харж болно. Энэ нь эргээд гэр бүлд ээлтэй ажиллах орчныг бүрдүүлж байгаа бөгөөд ялангуяа залуу гэр бүлүүдэд энэ нэг чухал асуудал юм. Мөн ургац сураалтын ажил нь тийм ч амар биш бөгөөд эрүүл мэндэд зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Өнөөдөр тухайлбал үхрийн ферм дээрээ цэвэрлэх роботыг мөн ашигладаг болсноор фермерийн ажлыг ихээхэн хөнгөвчилж байна. Гэхдээ маш олон салбар энэ хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ялангуяа хүнсний ногоон дээр бүтээгдэхүүнийг гэмтээхгүйгээр ургац сураах нь маш хэцүү. Тиймээс гар ажиллагаа өнөөдрийг хүртэлх шаардлагатай хэвээр байгаа хэдий ч цаашид технологийн дэвшил гарна гэдэгт би итгэлтэй байна. Мөн нийгэм эрүүл мэндийн асуудал дээр дижитал шилжилт нь цаашид ихээхэн давуу талуудыг бий болгоно. Тийм ээ, гэр бүлд ээлтэй байх гэсэн санааг би маш сонирхолтой чиг хандлага гэж харж байна. Би оюутнуудтай их ажилдаг хүний хувьд хэлэхэд өнөөгийн залуучуудад хөдөө аж ахуйн салбарын 12 цагийн стресстэй ажил нь тэдний хүсвэштэй зүйл биш болжээ. Иймд энэхүү цахим бүтээн байгуулалт нь нийгмийн тогтвортой байдал ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж би бодож байна. Газар тариаллынгийн ухаалаг аргуудыг ашиглах нь цаашид альва үйлдэлүүдийг илүү ухаалгаар ашиглан хэлбэрчлэн гэж ойлгож болох уу? Тийм ээ. Бид ч бас тэгж ойлгож байгаа. Ирэх 2027 он хүртэл Европын холбооны түвшинд дижитал хяналт гэдэг сэдв нь улам бүр чухал болж байна. Өнөөдөр ч гэсэн та өөрийн байгууллагуудад өргөдөл хүсэлтэд захимаар гаргаж болж байна. Гэхдээ фермерүүдийн ашигладаг өөр системүүдээс шалтгаалan өгөгдөл дамжуулах нь өнөө хүртэл ихээхэн асуудал дагуулж байна. Иймд бид өгөгдлийн илүү хэлбэр дамжуулдаг болохын тулд олон арван судалгааны төслүүд санаачлалуудыг эхлүүлээд байгаа бөгөөд ямар нэгэн үйлдвэрлэгчийн системд баригдахгүй бүх систем тохирохуйц дэд бүтцийг бий болгох техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байна. Энэхүү дэд бүтцэн тариалан эрхлэгчдийн ажлыг ч мөн хөнгөвчлөх бөгөөд олон янзын системээс шалтгаалan нэг мэдээлэлээ хэд хэдэн удаа давтан оруулах гэх мэт илүү үйлдэлүүдийг хязгаарлаж хэлбэршүүлэх зорилготой юм. Энэ бол бидний анхаарлаа хандуулах ёстой маш чухал асуудал юм. Эдгээрийг дан ганц үндэсний хэмжээнд биш Европын холбооны түвшинд ч анхааран ажиллаж байна. Зарим фермерүүд зайнаас хянах асуудлыг өөрсдөө нь ажиглаж байна гэж үзэж магадгүй юм. Энэхүү технологи нь юунд хүрэхийг мэдэхгүй үнэхээр сайн эсгэд чи эргэлзэж байж болох юм. Таны эргэн тойронд өмнө нь иймэрхүү хандлага ажиглагдаж байсан уу? Эсвэл саяны бидний ярилцсан давуу талуудыг илүү олж харж байгаа болохоор хүмүүс наачтайгаар нээлттэйгээр хүлээж авдаг уу? Эсвэл хүмүүсийн дийлэх хэсэг нь эргэлзээтэй хэвээр цаашид ч эргэлзээтэй хандсаар байх уу?
Ерөнхий хандлага эерэг байна гэж би бодож байна. Гэхдээ дижиталчлал нь хурдан хугацаанд мэдээллийг ямар ч зорилгоор ашиглах боломжийг бий болгодог тул дан ганц фермерүүдийн дунд ч биш, хүн амын бүх бүлгүүдийн дунд тодорхой хэмжээний эргэлзээ үүсгэж байгаа нь мэдээж. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалтай холбоотой маш олон санаачлалууд хийгдэж байна. Гэхдээ бидний хувьд анхнаасаа баримталж ирсэн зүйл бол тухайн тариаланчгүй мэдээллийнхээ бүрэн эрхийг хадгалах ёстой бөгөөд хүнд ямар мэдээллийг ямар хэлбэрээр гаргаж өгөхөө өөрөө шийддэг, сонгодог байх нь чухал юм. Ялангуяа ухаалаг төхөөрөмж ашиглаж өсөөгүй ахмад настай хүмүүсийн хувьд ухаалаг газар тариалан эрхлэх хэдийн төлөвлөхөр байна вэ? Ямар технологиг ашиглахаа хүн бүр өөрсдөө шийдэх ёстой гэдэг нь ойлгомжтой. Дижиталчлал нь ашиглахад хялбар төхөн байсан тохиолдолд амжилттай хэрэгжиж чадна гэж би бодож байна. Тэрнээс биш нарийн төвөгтэй систем нь хүнийг өөрийн боломжийн хязгаарыг байнга давж гарах шаардлагыг үүсгэх ёсгүй юм. Иймд санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд ээлтэй байх ёстой. Шин төхөөрөмж худалдан авах тохиолдолд зайны сургалтанд хамрагдах ёсгүй гэдгийг үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгөр боловсролын салбар хөгжлийн энэхүү шин чиг хандлагад сургалтын агуулгаа нийцүүлэх ёстой юм. Германы ихэнх мужуудын хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагууд энэхүү сэдвийн ач холбогдлыг ойлгож энэ чиглэлээр мэргэжил дэвшлүүлэх болон давтан сургалтуудыг ихээр санал болгох болжээ. Хэрв та Герман улсыг Европын бусад улс орнуудын төвшөнтэй харьцуулбал цахим хөгжил нь магадгүй биднээс хэдэн алхмын урд яваа улс орнуудыг нэрлэж болохоор байна уу? Цахим шилжилт амжилттай хийсэн улс орнуудын тухай ярихад Балтийн тэнгисийн улс орнуудыг ихэнхдээ нэрлэдэг. Эдгээр нь ихэвчлэн жижиг улсууд байдаг тул ямар нэг шилжилтийг хийхэд хялбар төхөн байдаг байж магадгүй юм. Ард иргэдийн хувьд шин зүйлийг нээлттэй хүлээж авдаг байх магадaltaй. Гэхдээ том зургаар нь харуул Герман бол хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгчдийн нэг гэж би хэлмээр байна. Манай улсад технологийн хувьд дэлхийн зах зээл тэргүүлэгч хөдөө аж ахуйн инженерийн олон томоохон компаниуд байдаг ба энэ утгаараа цахим шилжилт практикт хэдийнэ нэвтэрч гисэн гэж би харж байна. Судалгаанаас харахад тариаланчид шин технологид харьцангуй нээлттэй ханддаг ба маш олон төрлийн цахим шийдлүүдийг үйл ажиллагаандаа хэдийнэ нэвтрүүлжээ. Балтийн орнууд амжилттай байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ? Тэнд дэд бүтц маш сайн хөгжсөн байна. Түрүүн хэлсэнчлэн эдгээр улс орнууд нь ихэвчлэн жижиг орнууд бөгөөд Герман улс шиг томоохон орнуудтай харьцуулахад дэд бүтц байгуулахад илүү хялбар. Гэхдээ манай орны хувьд ч гэсэн үүн дээр ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд 5G стандартыг эх жилүүдэд орон даяар бүрэн нэвтрүүлнэ. Энэ нь хөдөө аж ахуйн бүтцтэй холбоотой байж болох уу? Энэ нь хөдөө аж ахуйн бүтцтэй холбоотой байж болох юм. Гэхдээ Герман улсад Европ байдаг баг бүх төрлийн бүтэц зохион байгуулалт байдаг. Жижиг бүтцтэй бүс нутгаас эхлээд маш том компаниуд хүртэл бий. Миний бодлоор Герман дахь жижиг том компаниуд бүгд л дижитал технологиг өргөнөөр ашигладаг болсон. Бас нэг зүйл нь Европ дахь эдгээр том жижиг олон янзын хөдөө аж ахуйн бүтцүүд нь цахим хөгжил, цахим шилжилтэд янз бүрийн байдлаар оролцож хамрагдаж байгаа явдал юм. Холбооны засгийн газрын зүгээс хөдөө аж ахуйн эдгээр олон янзын бүлгүүдийн онцлог тохирсон цахим шилжилтийн бодлого хэрэгжүүлж байгаа юу? Цахим техникийг ашиглахад маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг энэ нь мэдээж ихээхэн асуудал дагуулна. Гэхдээ цахим шилжилт нь зөвхөн томоохон компаниудад хэрэгтэй гэж хэлж болохгүй юм. Энэ нь тухайн ашиглаж буй цахим техник, технологиос хамаарна гэж би бодож байна. Дижитал техник бүр том хэмжээний гэж ойлгож болохгүй шүү дээ. Та өмнө нь Sally роботын талаар дурдсан. Эдгээр роботууд нь дунджаар 60 орчим үнээс хаадаг. 60 орчим үнэний ферм нь жижиг гэр бүлийн бизнес шүү дээ. Зарим фермерүүд хэд хэдэн робот салгууртай байх нь ч бий. Гэхдээ энэ томоохон Sally фермерүүд зориулагдаагүй юм. Та өмнө нь мөн хөдөө аж ахуйн техникийн дундын төвийн талаар дурдсан. Энэ нь жижиг компаниудын хувьд стандарт болсон гэж хэлж болох юм. Орчин үеийн бүтээмж өндөртэй машин техникийг хэд хэдэн компаниудад ашиглаж байна. Улмаар хөдөө аж ахуйн машин техникийн түрээсийн үйлчилгээ байна. Эдгээр нь ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдэд заавал өөрийн гэсэн техникийг худалдаж авах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгч байна. Энэ бол маш чухал зүйл юм. Мөн үүнээс гадна зөвхөн том аж ахуйн нэгжүүдэд тохиромжтой том талбайд явах зорилттой үнэтэй техникүүд бас бий. Учир нь эдгээр хөрөнгө оруулалт нь өөрөөгөө жоох магадлал мөн өндөр байдаг. Гэхдээ сая хэлсэнчлэн жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд ч бас ижилхэн боломж бий. Робот ашиглах тухайд гэвэл талбайд хог ургамал илрүүлдэг жижиг оврын роботууд байна. Эдгээр нь том аж ахуйн нэгжүүдэд гэхээсээ илүү жижиг талбай тохиромжтой байх жишээтэй.
Иймээс ямар техник ашиглаж байгаагаас ихээхэн шалтгааллах юм. Энэхүү цахим шилжилтийн үйл явцад төрийн оролцоо, яамны оролцоо чиг үүргийг юу гэж харж байна вэ? Төрийн зүгээс энэхүү хөгжлийг дэмжихийн тулд юу хийж чадах вэ? Та бүхэн улсын хэмжээнд юу хийж хэрэгжүүлээд байна вэ? Төрийн оролцоо шаардлагатай хэд хэдэн чиглэл байна. Нэн тэргүүн дэд бүтцийг өргөжүүлэх асуудал дээр ажиллаж байна. Түрүү миний хэлсэнчлэн Герман даяар холбогдох дэд бүтцийг өргөжүүлэхийн тулд холбооны засгийн газраас маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Хоёрдугаарт хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахад бид ихээхэн анхаарлаа хандуулж байна. Бид мэдээллийг эзэмших тухай асуудал, мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудлуудыг ярьсан. Гуравдугаарт санхүүжилт олох асуудал байна. Холбооны засгийн газраас зарим муж улсуудын хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн тогтвортой цахим технологиг нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Дөрөвдүгээрт мэдээж судалгаа шинжилгээний санхүүжилт. Бид туршилт судалгааны салбарт ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарыг захимжуулах ямар боломж байгааг практикт харуулсан инновацийн төслүүд, үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгох цахим технологийн шийдлүүдийг идэвхтэй дэмжин ажиллаж байна. Эдгээр санхүүжилтийн арга хэмжээг хэрэгжүүлэх тодорхой хөтөлбөрүүд байдаг уу? Холбооны засгийн газар сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээ тэр дундаа цахим шилжилттэй холбоотойгоор ихээхэн хэмжээний санхүүжилт баталсан. Ирэх жилүүдийн хувьд ч мөн санхүүжилт цаашд хэвээр үргэлжилнэ. Туршилт судалгааны 14 салбар чиглэл Герман даяар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь аль болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүхий салбарыг хамарч байгаа бөгөөд гол нь үйлдвэрлэгчдэд, тариалан эрхлэгчдэд цахим шилжилтэнд бидэнд ямар боломжуудыг авчирч байгааг харуулаад зогсохгүй. Ямар эрсдэл, бэрхшээл байгааг ч судлах зорилготой юм. Эдгээр судалгааны үр дүнгуудыг практик дээр шууд турших ажлууд ч тогтмол хийгдэж байна. Бид хиймэл оюун ухааны чиглэлээр мөн судалгааны төслүүдийг дэмжин ажиллаж байна. Хиймэл оюун ухааны хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж эерэг өөрчлөлтүүдийг авчрах зорилготой олон арван төслүүдийг бид дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын төслүүд дээр ч мөн ялгаагүй аль болох цахим шийдлүүдийг шингээсэн хүн, мал амтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй ургамал хамгаалалт болон бордох техник, фермерийн техник технологиг түлхүү дэмжиж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хийгдэж байгаа ажлууд гэж ойлгож болох уу? Тийм ээ. Бид саяхан Европын парламентын нэг төлөөлөгчтэй уулзсан юм. Европын комиссоос хэрэгжүүлдэг нэг хөтөлбөр байдаг талаар тэрээр бидэнд ярьсан юм. Энэхүү хөтөлбөрт Германы хөдөө аж ахуйн компаниуд ч мөн хамрагдаж болох талаар хэлсэн. Энэ талаар та ямар нэгэн зүйл мэдэх үү? Тэр яг ямар хөтөлбөрийн талаар ярьсныг би хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл бол Европын комиссын туршилт судалгааг дэмжих ажлынхаа хүрээнд Европын янз бүрийн байршилд туршилт судалгааны төхөөрөмжүүдийг суйрлуулж эсвэл байгууллах чиглэлээр нээлттэй тендер зарлахаар бэлдэж байгаа. Энэ нь нэг талаараа тариаланчдад, фермерүүдэд технологи дамжуулах, нөгөө талаараа шинжлэх ухааныг дэмжих зорилготой юм. Энэхүү тендер нь эх жил зарлагдана гэж би ойлгосон. Холбооны засгийн газраас эдгээр зүйлсийг тариаланчдад ойртуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээний төслүүдийг санхүүжүүлэх үү? Түрүү миний хэлсэнчлэн туршилт судалгааны 14 салбарууд нь тариаланчдад эдгээр шин техник технологиг үзүүлэх, харуулах, сурталчлах зорилготой ажилладаг. Эдгээр нь дан ганц шин техник технологи танилцуулаад зогсохгүй, эдгээрийг ажилуулах модулууд боловсруулж тариаланчдад, фермерүүдэд эдгээр техникүүд хэрхэн ажилладаг болохыг харуулдаг. Ийхүү тухайн техникийг хүмүүс мэдэж авснаар өргөнөөр ашиглах боломж нээгдэнэ. Нэг талаасаа хүмүүс хамгийн сүүлийн үеийн технологиг газар дээрээс харах боломжтой болно. Нөгөө талаасаа энэхүү мэдлэгийг ихтэй сургуулиуд, боловсролын байгууллагуудад цааш нь дамжуулан өгдөг. Боловсролын байгууллагуудад цахим хөдөө аж ахуйн чиглэлээр хангалттай тоногдох хөрөмж байна уу? Оюутнууд суралцагчид нь энэ талаар хангалттай мэдээлэл олж авч чадж байна уу? Эсвэл ойрын жилүүдэд энэ чиглэлд ихээхэн шинжилэл хөрөнгө оруулалт шаардлагатай юу? Тийм ээ. Энэ бол ихтэй сургуулиудын хувьд маш чухал сэдв юм. Судалгааны ажилд ихтэй сургуулиуд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд тоног төхөөрөмжийн ихээхэн хомсдол байхгүй гэж би бодож байна. Цахим шилжилт нь хөдөө аж ахуйн салбарын бүх шатны боловсролын байгууллагуудын хувьд хамгийн чухал асуудал нь болоод байна. Дээд сургуулиуд эсвэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн тухайд бодвол тэнд үзүүлэн хэлбэрээр ашиглагдаж байгаа техникүүд нь сүүлийн үеийн шин технологиор тоноглогдсон байдаг уу? Эсвэл шинжлэх шаардлагатай юу? Ирээдүйн тариаланчид боловсон хүчинд эдгээр техник тоног төхөөрөмжийг үзүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн трактор эсвэл машин техникийг ихэвчлэн зээлээр түр авч ашигладаг. Боловсролын байгууллага нь заавал эдгээр тоног төхөөрөмжийг өөрөө эзэмшдэг гэсэн үг биш. Гэхдээ тэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан ирээдүйн салбарын боловсон хүчнийг бэлдэж байна.
Ойрын хэдэн жилд энэ цахим хөгжил төр засгийн зүгээс ямар үүрэг оролцоотой байх вэ? Цахим үдэ аж ахуйн салбарт оруулж байгаа энэхүү хөрөнгө оруулалтыг хэрхэн илүү үр нөлөөтэй болгох вэ? Миний бодлоор төр засгийн зүгээс энэ чиглэлээр идэвхтэй дэмжиг ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ дээр бодлогын зөрүүтэй алдаа төдийлөн гарахгүй байх гэж найдаж байна. Энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Дэд бүтцийг нь байгуулж байна. Ямар ч байсан бид зөв зам дээрээ байна гэж би харж байна. Цаашид дижиталчлал нь бидний амьдралд хүндрэл бэрхшээл авчрах биш харин ч бидний амьдралыг баяжуулагч гэсэн утгаар нь бид тохирсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэмж чухал юм. Одоогийн байдлаар хүнсний бүтээгдэхүүний чанарын уулмөрийг мөрдөн тогтоох асуудал нь Герман улсын хөдөө аж ахуйн салбарт өрнөд байгаа чухал цаг үеийн сэдэв болоод байна. Бид бүтээгдэхүүний гарал үүсэл чанарын баталгаатай хоол хүнсийг хэрэглэхийг худалдаа авахыг хүсэж байна. Үүний төлөө бид мөнгө төлж байгаа шүү дээ. Энэ бол ихэнх тариалан эрхлэгчид болон боловсруулах шатны үйлдвэрүүдийн өмнө тулгараад байгаа гол сорилт болж байна. Тэд магадгүй цахимжуулалт бидэнд тус болох байх хэмээн найдаж байна. Эс бөгөөс эцэс төгсгөлгүй цаас үйлдвэрлэлийг ажиллал биднийг хүлээж байна. QS системийн тусламжтайгаар бид үндсэн механизмыг бүрдүүлээд байна. Ойрын жилүүдэд энэ салбарт цоошин хөгжлийн шийдлүүдийг бид ард иргэдтэй санал болгож чадах болов? Холбооны засгийн газар үүн дээр ямар бодлого баримталж байна вэ? Mit QS haben wir da ein Basisinstrument sozusagen entwickelt. Цахимжуулалт нь хүнсний бүтээгдэхүүний бүх шатны сүлжээнд цоошин боломжуудыг санал болгож байгаа. Эдгээрийн зарчмыг бид хэдийнэ ашиглах болжээ. Энэ чиглэлээр бид маш олон судалгаануудыг хийж байна. Блокчейн сэдвийн хүрээнд бид үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх шатанд бүтээгдэхүүний уул мөрийг хэрхэн яаж нээлттэй ил тод байлгах вэ гэсэн асуудлыг тал бүрээс нь судалж байна. Хамгийн гол нь энэхүү систем нь бас хямд төсөр байж эцсийн хэрэглэгчдэд хүрнэ шүү дээ. Цахим хөгжил нь бүтээгдэхүүнээ шууд зах зээл дээр нийлүүлэгчдэд ч олон шинэ боломжуудыг бий болгож байна. Тухайлбал бүтээгдэхүүнээ ил тод танилцуулах, үйлдвэрлэлийн процессыг танилцуулах, бүтээгдэхүүнээс сурчлах, үйлдвэрлэгчид хэрэглэгчийн сүлжээг бий болгох зэрэг урд өмнө боломжгүй байсан цоошин боломжуудыг мөн олгож байна. Том жижиг гэлтгүй бүх үйлдвэрлэгчдэд шинэ боломжууд гарч ирж байна. Энэ чиглэлээр холбооны засгийн газар нь маш эрчимтэй ажиллаж байна. Судалгааны төвшөнд ч мөн адил. Үйлдвэрлэлийн бүх шатанд мөн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх замыг хамарсан энэхүү сүлжээг нэвтрүүлэхийн тулд хүн бүр нэгдсэн ойлголттой байх, хөгжлийн систем нь нэг стандарттай байх, үйлдвэрлэлийн үе шат бүхэн электрон төхөөрөмжүүд нь бие биенээ ойлгодог байх хэрэгтэй байх. Энэхүү хөгжлийн нэгдсэн нэг стандарт одоогоор байхгүй байна. Бид олон янзын үйлдвэрлэгчдийн олон тооны цахим шийдлүүдтэй болоод байна. Холбооны засгийн газрын зүгээс энэхүү стандартыг өөрсдөө бий болгох уу? Эсвэл үйлдвэрлэгчдийг аль болох нэгдсэн нэг стандартын дагуу ажиллах чиглэл өгөх үү? Нэг шинэ стандарт боловсруулж түүнийгээ бүхний дээрээ хүлээн зөвшөөрч дагаж мөрддөг болтол тодорхой цаг хугацаа шаарддаг. Харин технологийн хөгжил маш хурдан явагдаж байна. Бидний хүлээхгүй шүү дээ. Харин бидэнд янз бүрийн стандартуудын хооронд өгөгдөл дамжуулах боломжтой байх ёстой талаар чиглэл өгч ажиллах боломж байна. Бид одоо үүн дээр л ажиллаж байна. Төрийн зүгээс стандартыг үргэлж тогтоох ёстой гэсэн зүйл байхгүй. Гэхдээ бид өгөгдөл дамжуулах энэхүү процессыг илүү хялбарчлахын тулд эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. ISO-боос бол хөдөө аж ахуйн салбарын анхдагч стандартуудын нэг. Бидэнд хөдөө аж ахуйн бүх салбарт ISO-боос хэрэгтэй байна шүү дээ. Тийм ээ. ISO-боос нь олон жилийн турш стандарт болон хөгжиж ирсэн. Харин технологийн хувьд ийм цаг хугацаа байхгүй. Тэгсэн хэдий ч аль болох бүх шинэ технологийн шийдлүүдээр өгөгдөл дамжуулах боломжтой эсэхийг шалгах ёстой. Европын холбооны бие даасан цахим бүтцийн талаарх асуудал заримдаа сөхөгддөг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ? Холбооны засгийн газрын зүгээс ийм бүтц бий болгоход хамтран оролцоно гэж та бодож байна уу? Сүүлийн үед Европын холбооны эрх зүйн орчны хүрээнд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр олон арван санаачлагууд гарч байна. Энэ мэдээж их чухал зүйл. Энэ нь яг ямар хэлбэртэй байх вэ талаар одоо хэлэлцэж байна. Бид Европын холбооноос тусгаарлагдсан, өөрөөр хэлбэл дэлхийн бусад улс орнуудаас биднийг тусгаарлах тийм бүтц бий болгоно гэж би итгэхгүй байна. Харин бидний хийж чадах зүйл бол бидний хүлээлтэд нийцсэн тийм стандартыг тогтоох явдал юм. Энэ чиглэлээр ч гэсэн олон арван санаачлагууд эхлээд хийгдээд явж байна. Тухайлбал Германы GAIA-X санаачлах нь яг эдгээр сэдвүүд дээр буюу мэдээллийн эрх, бие даасан шийдвэр гаргах, тухайн иргэн аж ахуй нэгж өөрийн мэдээлэл буюу өгөгдлөө хэнд хэрхэн нээлттэй байлгах вэ зэрэг асуудлыг тусгасан Европын холбооны мэдээллийн дэд бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байна. Энэ бол холбооны засгийн газар улмаар холбооны хүнс хөдөө аж ахуйн яамнаас онцгойлон анхаарч ажиллаж байгаа нэг төсөл юм.
Бидэнд ирээдүйд тулгарч болох бас нэг томоохон эрсдэл бол мэдээж цахим халдлага юм. Системүүдийн сүлжээ нэмэгдэхийн хэрээр хаа нэгтээ таагүй үзэгдэл гарах эрсдэл өндөр болно. Тухайлбал компьютерийн вирус мэдээлэлээ хакердуулах гэх мэт. Танаа яамны зүгээс хэдийгээр асуудлыг үйл ажиллагаанд хэрхэн тусган ажиллаж байна вэ? Энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Тийм ээ. Бид энэ асуудлыг үйл ажиллагаанд тусган ажиллаж байгаа. Яг наад сэдвэр чинь хэрэгжиж байгаа хэд хэдэн төслүүд байна. Тухайлбал интернет ажиллахгүй, цахим халдлагад өртсөн тохиолдолд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг сэдвээр ажиллаж байна. Бид энэ асуудал дээр ямар нэгэн гарц шийдэл заавал олж чадна. Энэ бол бидний хамгийн том асуудал биш юм. Мэдээж компьютер вирусдсан тохиолдолд хүнсний үйлдвэрлэл зогсон байдалд орох ёсгүй гэдэг нь тодорхой юм. Энэ бол мэдээж аимшигтай хувилбар. Гэхдээ бид бүхэн бас л цахилгаанаас хамааралтай байсаар байгаа шүү дээ. Хэрв цахилгааны доголдол үүсч цахилгаан тасарвал яах вэ? Тийм ээ. Энэ бол бас нэг чухал асуудал мөн. Гэхдээ үйлдвэрлэлч нь бүхэлдээ л тог цахилгаанаас хамааралтай шүү дээ. Энэ дээр бас нэг чухал асуудал бол нийлүүлэлтийн сүлжээ юм. Энэ бол дан ганц хөдөө аж ахуйн салбарын асуудал биш юм. Асуудлын гол нь бидэнд хангалттай хоол хүнс байгаа юу гэдэгт биш, харин хэрэгцээтэй хүмүүстэй хүрч чадаж байна уу гэдэгт оршиж байгаа юм. Эцэст нь бид үргэлж мөрөөдөлтэй холбоотой асуулт тавих дуртай байдаг. Бид бүгдээрээ өөрсдийн ажил мэргэжил дуртай. Тийм ч учраас бид тодорхой алсын хараатай байдаг. 10 жилийн дараа манай хөдөө аж ахуйн салбар хаа хүрсэн байх бол та өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд цахим системүүд нь 10 жилийн дараа ямар үүрэгтэй байх вэ? Миний бодлоор мэдрэгч төхөөрөмжүүд нь өнөөдрийнхөөс илүү их үүрэг гүйцэтгэх болно. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь өнөөдрийнхөөс илүү хэрэглэгчдэд ээлтэй, мал амтан, хүрээлэн буй орчиндөө ээлтэй, доктортой болсон байх болов уу гэж бодож байна. Бид ч өнөөдөр үүний төлөө ажиллаж байна. Хөгжил яг энэ чиглэл рүү явах ёстой юм аа. Доктор Бэрбам, бидэнд цаг гарган сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Энэ бол үнэхээр өөдрөг төсөөлөл байна. Энэхүү өөдрөг төсөөлөл нь удахгүй бодит байдал дээр ажил хэрэг болоосоо гэж өрөөгөөд танд болон хөгжлийн энэхүү сонирхолтой процессд оролцож байгаа бүх хүмүүст амжилт хүсье. Маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа.